За юу цаана guys ингээд Berserk manga маань волюм 3 ороход бэлэн болсон байна. Тэгээ бичлэг хийхээс өмнө лайк болон subscribe дараад ороод ирээрэй. За ингээд бичлэгэнд орцгоё. Газ нураг дунд ухаангүй өвтөж байх бөгөөд гүнт хүмүүс бүгд хэврэг амтан гэж дооглон инээ. Тэр үед Пак гарч ирэн Гацыг хамгаалж гүнтийг аимшиг төрхнийхөө цаана өгсөж ихэнх сул дорой хүннэ гэж хэлдэг. Гэвч тэдний яриа Гацын халааснаас бэхэлэд унж ирснээр дуусна. Гүнт бэхэлэдийг хараад олзуурхан Пак руу дайрахад Пак бэхэлэдийг авч гүнтэд өгөхгүй байхыг оролдон зугтааж байх яг тэр үед Триша танхимд орж ирдэг. Гүнт Триша руу гараа сунгахад эцсийнхээ мангас зүрхийг хараад айж сандарсан Триша багны ард нуугдана. Ууралсан Каунт Пакийг хөнөөх гэж байтал Гац хутгануудаа шидэж түүнийг зогсоо. Би нэвдэрч маш их шаргацсан ч бууж өглөөгөөс дахин гүнттэй тулдахаар нүр тулна. Гүнт түүнийг хүчтэй цохиход Гац Тришагийн нуугдж байсан баган руу шидэгдэнэ. Гүнт сүүлчийн цохилтоо өгөхөөр ойртох үед Гац Тришаг шүүрч аван эцгийнх нь өмнөөс бамбай болгон ашиглана. Гүнт довтлохоо зогсоод тэнэглэх тэр мөчийг ашиглан Гац гарандаа хийх буураа Каунтын нүр рүү будаж асар том сэлмээрээ түүнийг хоёр хувааж өргөдөг. Толгоогоо алдсан ч амьд хിവэр байгаа гүнт рүү Гац төгөж очоод гутгаараа түүний нүрийг сийчингээ хүн төрлөختний хязгаарыг хааруулах болно гэж хэлдэг. Триша айж цочирдсан байдалтай энэ бүхнийг харж зогсно. Пак Гацыг энэ үйлдэлээ зогсоохыг гуйсан боловч Гац утаа түүн рүү чиглүүлэн урахгүй бол алдна гэж анхааруулдаг. Гац Тришад эцсийнхээ өгдөггүй мангас төрхийг харахыг шаардсан галзуу мэд хутгаараа сийжин тамлаж эхэлдэг. Эцэст нь хутганы эр хугарахад Гац туйлдан унаж галзуу мэд учир битүүлгээр аимшигтайгаар инээж эхэлдэг. Энэ хооронд гүнт өгөхийг хүсэхгүй байна хэмээн ойрлох бөгөөд түүний цус бэхэлэт рүү айжмаар урсаж түүнд хүрэхэд бэхэлэтийн нүрийн хэсгүүд өөрөө хөдөлж зөв төрхтэй болж цусаар үж эхэлдэг. Дараагийн мөчид Гац Пак Триша болон гүнт нар бэхэлэтийн хүч болон гүнтийн амьд үлдэх хүслийн нөлөөгөөр боломжгүй өнцөг бүхий шатнуудаас бүрдсэн өөр хэмжээс рүү шилжинэ. Тэд эргэн тойрноо гайхан харж байхад гүнт агуу нэгнүүд ирж байгааг зарлана. Гац Пак Триша болон гүнт дээш харж шатны орой дээрээс тэднийг ажиглаж буй God Hand-ийн 5 гишүүдийг олж хардаг. Каунтын цайцыг ер бусын хар шуурга бүрхэж байх бөгөөд дотор олон шатнуудаас бүрдсэн өөр хэмжээстэд Гац God Hand-ийн нэгэн гишүүн рүү хорсолтойгоор харж Гриффит гэж түүн рүү ойрлоно. Тэрээр доош харан Гацд өрөвдөлтөй оршин тогтнолтод харчилсаар л байна уу гэж хүүтнээр хариулна. Энэ нь өмнө тэд ямар нэг холбоотой байсныг харуулах юм. Гэтэл God Hand-ийн нэгэн гишүүн ам нээж гүнтэд чи бол хувь заяаны хуулиар сонгогдсон нэгэн. Амьд үлдэх хэсэг хүсэл чинь орон зайг хагалж биднийг нь давчирлаа гэв. Гүнт түүнийг Archangel Void гэж дуудаж өөрийнх нь өмнөөс Гацыг хороож өшөөг нь авахыг гуйв. Тэд түүний хүсэлтээс татгалзах ба чиний биднийг дуудсан хүсэл чинь түүнийг үзэн ядах хувийн ус хоцсон ч биш. Харин амьд үлдэх гэсэн үхлээ сайхан айц чинь нэмгэж хэлдэг. Гүнт Гацыг тэр бол God Hand-ийн мангасуудыг ангуушлагч харс илэмчин. Та нар тэрнийг дайснаа гэж үзэх хэрэгтэй гэж хэлв. Гэвч тэд дайсан гэв. Хэдэн хүн цэнгүү зарц халагдсан бидэнд огтхон цорин биш. Түүн шиг өчүүхэн оршихой бидэнд хамаагүй гэхэд Гац хөл дээрээ арай ядан босож түүн рүү дайрна. Бусад гишүүд Гацын бууж өгдөггүй хүсэл зориг гайхан харж Фемто түүнийг тамгалсан учраас түүний хариуцлага гэж хэлнэ. Гац шатаар өксөхдөө миний өчүүхэн оршихуй гэснэ. Витки инээ түрэг. Чи одоогийн байр суурьнд энэ өчүүхэн оршихуйн ачаар ирсэн. Чи өөрийгөө ямар нэг бурханлаг орших юм даашч байна гэхэд Фемто. Тийм ээ. Чи бол ердөөөлнийг золиосноос өөр юу ч биш гэдэг. Пак тэдний хоорондын холбоог ойлгохыг оролдож байх үед гэнэт Гацын таманаас цус ориглон гарч эхэлдэг. Фемто тайлбарлахдаа Гацын тамга илүү хүчрхэг зүрүүдийн дэргэд байх тусам илүү хүчтэй өвдөлт өгдөг. Бүр үхэлдэж хүргэж болцшгүй гэж хэлнэ. Гац унах шахсан ч бүх хүчээ шавхан элдээ өргөн Фемто руу дарахыг оролдоно. Энэ нь бусад дөрвөн God Hand-ийн гишүүдийг хүртэл гайхшруулна. Гэвч цохилт хүрэхийн өмнө Фемто түүнийг тэлэг кинетик хүчээр хол шидэж гүнтэд хандан Гацыг алах хүсэл нь бараг биелэх шахлаа гэж хэлнэ. Удалгүй Archangel Void энэ тулаанд цэг тавихаар шийдэж үхлийн дуудлагыг гүйцэтгэх цаг болсон гэж зарлана. Гүнтээс өргөлийг нь асуувал гүнт Гацын амийг санал болгоход хангалтгүй байна гэж үзэх ба учир нь гүнтээс Гацтай ямар ч холбоо мэдрэгдэхгүй байгаа бас аль хэдийн тамгалагдсан нэг ингэж хэлнэ. Харин Фемто Тришаг золиос болгох боломжтойг зааж өгнө.
Жижиг бөөнхий өдөр гүнтийг өмнө хийж байсан чигээ хийхийг шаардна. Дришээ өмнө гэж юу хэлж байгааг ойлгохгүй асуухад өнөөх бөөнхий өдөр орон зай цаг хугацаанд нүхнээж гүнт эсэргүүцсэн ч 7 жилийн өмнөх дур зургийг түүний охинд харуулдаг. Тэр дүр зурагт гүнт тухайн үед шүтлэгтүүдийг устгаж нутаг дэвсгэрээ цэвэрлэх аянд байнга явдаг байсан нь харагдана. Нэг өдөр тэр цайстай эргэж ирэхэд эхнэр нь сайн дураараа харийн зан үйлд оролцож байгааг олж хараад уур хилэндээ автсан гүнт бүх шүтлэгтнүүдийг хөнөөсөн ч эхнэрээ алж чадалгүй үлдээдэг. Түүний гүн цөхрөл бихлитийг идэвхжүүлж Пемтогоос бусад God Hand-ийн гишүүд гарч ирэн түүнд мангас биеийг нь эхнэрийн амиар золиос болгон өгч эхнэр нь гүнтэд амьдараа идүүлдэг. Одоо үеэрхэд Арч Анжел Войд тэр шигэм галт улаасан тахилын тамгыг үүсгэн гүнтийн зөвшөөрлийг хүлээнэ. Харин энэ үед тулаанд гэмтсэн баруун гараа Гац Пакаас эдгэх нунтгаа ашиглан эдгэж өгөхийг хүсдэг. Манганы маань эхлэлд өнгөрсөн үеийг харуулах ба хөөр хөвлөрсөн эзгүй тулааны талбарт цагаан үстэй эр Гацыг дуудана. Тэрээр Гацыг цогцоо овоон доороос татаж гаргана. Түүний гайхалтай азыг гайхна. Тэрхүү цагаан үстэй эр хүн төрлөختөн бүгд өөрсдөө хувь заяаны эрхэнд байдаг таалагдлаж энэ ертөнцид өөрийнх нь эзэлж буй байр суурь юу болохыг хэрэгцүүлнэ. Тэрээр Гацд ийм зүйл ярьж буй анхны хүн гэдгийг хүлээн зөвшөөрөх үед түүний нүүрний ард Пемтогийн дүр төрх тодорч уугэр хожим Пемто болон хувирах Гриппэд мөн болох нь батлагдана. Одоо цагт ирэхэд God Hand-ийн гишүүд гүнг өөрийн охинод хамгаалахыг ятгах зуур Гац Пакийг гарыг нэмжлэхийг хүснэ. Пемто тэдний анхаарлыг алсад эргэлдэх хязгааргүй хоосоо ангал руу хандуулах бөгөөд энэ нь тамийн нэгэн хэсэг болох үхэгсдийн сүнснүүдийн хуйлрал байв. God Hand-ийн гишүүд гүнд хандан тэрээр охиноо золиослон тамгалж амьд үлдэх эсвэл үхэж бүх мангасуудын адил тэрхүү хуйларсан сүнснүүдэд уусан алга болох гэсэн сонголтыг тулгана. Гүн юу ихээ мэдэхгүй твдэх боловч эхнэр охинтойгоо өнгөрөөсөн жаргалтай мөчүүдээ иргэн санана. Тэрээр шийдвэр гаргаж амжилгүй хугацаа алдснаар амьдралынх нь эцсийн оч бүхэж тамийн сүнснүүд түүнийг сорон авч эхэлдэг. Пак сүнснүүдийн дунд гүнг там руу чирч буй Варгасыг олж хардаг. Гүн болон Триша бие рүүгээ гараа сунгах боловч тэрээр хоосон орон зай руу залгидан алга болно. Гаци хүзүүн дээрх тахилын тамга сүнснүүдийг татаж тэд түүнийгч бас гүнттэй амт доош ирэхийг оролдоно. Гац шалмгаа өдөж Япон гараа цэнэглэн Пемто руу сүүлчийн удаа галах боловч сум түүнд ямар чохирол учруулсангүй. Японы дэлбэрэлтийн хүчинд сүнснүүд Гацыг тавьж явуулснаар тэрээр газар дунна. Гүн төгснээр түүний дуудлага дуусаж Гац Пак Триша нар нурсан цайзад иргэн ирнэ. Пак Тришаг тайтруулах гэсэн боловч түүнийг үл тоомсорлон энд болсон үйл явдлыг худалдаж өөрөө лүгээ орохыг хүснэ. Тэрээр цаашид амьдрах хүсэлгүй байгаагаа хэлж амиа хорлохыг хүсгээд Гац түүнийг нь дэмжинэ. Энэ нь Триша Пак нарыг цочирдуулж Пак Гацыг алгадна. Гэсэн ч Гац үргэлжлүүлэн хэрв амьдрал тийм аимшигтай байгаа бол ойр байгаа хутгаар судсаа харахыг Тришад хэлнэ. Охин хутгаа даалгах үед түүний доорх шал нурж Гац илдээ түүн рүү чиглүүлж амжснаар охин гарнаас нь цус гарсан ч илтний ирнээс зууран тогтно. Энэ нь түүний гүнд амьд үлдэх гэсэн даалт хүсэл байгааг харуулдаг. Гац Тришаг татан гаргаж аврахад Триша уурсан хашгирч болсон бүх зүйлийг Гацыг буруутхан хизээ нэгэн цагт түүнийг ална гэж тангаргалдаг. Гац цув болон бихэлитийг аваад бэлэн болсон үедээ ирээрэ хэмээн түүнийг уриална. Гацыг цайснаас тоглон гарахад Пак түүнийг гүйцэж очоод нүдэнд нь нулимс байгааг анзаарна. Гэвч Гац нулимсаа хурдан арчиж шийдэмгий төрөх гарган Паки хамт Тришаг орхин одно. За энд хүрээд волюм 3 ихний 3 чаптер болох Black Swordsman арк дуусж байна. Тэгээд волюм 4-өөс Gold Age арк эхэлж байгаа. Тэгээд 2 парт болж орох байх. За тэгээд олон юм нуршаа яах вэ? Дараагийн бичлэгээр уулзцгаая. Bye guys. Марцнаас лайк болоо сабад арчаад гараарай. Манай суугийн нийт үзэгчдийн 85% нь бүр 85% нь сабаа дараагүй шимэгчлэн манай бичлэгүүдийг үздэг юм байна лээ.
За тэгээ жигнэсээ bye guys. Тэгээ энэ хүртэл үзсэн чи миний жинхэнэ фэн шүү. Peace.